За сайн байцгаана уу, сүйтлбэртэй холбоотойгоор сургуулийн эхлэнгууд маань систем дээрээ хэрхэн нэхэмжлэх үүсгэх, сүүний судалгаа болон сүүний эрцийн гүйцэтгэл өдрөөр болон сурагчдаар хэрхэн хянах, за мөн сүүний мэдээлэл хэрхэн оруулах заавар өгсөн бичлэгийг хургуулж байна. Нэгтлэн системээрээ нэвтэрч орсны дараагаар хамгийн эхлээд нүүр хэсэгт танай сургуулийн сүүний судалгааны нэгтгэлүүд нь ингэж харагдана. За мөн доор нэхэмжлэх үүсгэсэн байвал та сүүний төлбөрийн нэгтгэлчин бүлгээрээ нэгтгэж харагдах бөгөөд тухайн сүүний төлбөрийн нэгтгэлийг та экспорт хийж Excel-ээр татаж авах бүрэн боломжтой. Эдгээр мэдээллүүдийг та сар бүрээрээ шүүгээд харах боломжтой байгаа шүү. Дараа нь сүү хөтөлбөр гэдэг зэсэн дээр дарахад сүүнтэй холбоотой дэд зэсүүд задрах болно. Хамгийн ихний сүүний мэдээлэл зэс рүү орлоо. Хэрвээ танаа сургууль сүүний мэдээлэлээ оруулчихсан байвал дараах байдлаар сүүний чагсаалт нь харагдана. Анх удаа оруулах гэж байгаа бол баруун дээд буланд харагдаж байгаа нэмэх товчлуур дээр дарахад сүүний нэрийг бичнэ. Үйлдвэрлэгч байгууллагыг сонгоход автоматар байгууллагын эргээстэр бичигдэнэ. Үн болон сүүний хэмжээ, зааман, тайлбар, шимт хичээл болон бусад мэдээллүүдийг бүрэн гүйцэд оруулсны дараагаар та сүүний мэдээлэлээ хадгална. Сүүний мэдээллийг хадгалахаас өмнө анхаарах зүйл нь файл авсрах хэсэг дээр дарж та сүүнийхээ бодит зургийг оруулж болно. За аль болох нэгтлэнгууд маань интернетээс битгий зураг татаарай. Тухайн зурагны чи өргөтгөл буруу байвал зураг хадгалагдахгүй. Тийм болохоор аль болох бодит сүүнийхээ зургийг авч агаад та нар маань сүүний зургаа оруулаарай. За нэгтлэн маань сүүний нэр болон үйлдвэрлэгч байгууллагын эргээстрийн дугаар болон грамм буюу сүүний хэмжээ энэ гурван мэдээллийг гүйцэд оруулсны дараагаар анги удирдсан багш нар маань сүүний эрцийг нөхөж илгээх боломжтой шүү. За хэрвээ энэ гурван мэдээлэл оруулаагүй байхад илгээчихсэн байвал та заавал тухайн энэ гурван мэдээллийг гүйцэд сүүний мэдээлэл дээрээ оруулсны дараагаар анги удирдсан багш нартаа сүүний эрцээ нөхөж дахин илгээ гэж дамжуулаарай. Ингэснээр тухайн багш нарын чинь бүртгэсэн сүүний эрц нь нэхэмжлэгдээр тооцогдож нэхэмжлэх үүсгэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. За сүүний чагсаалтан дээр дараах бүртгэсэн бүх сүүний чагсаалтууд харагдах бөгөөд сүүний компани сарын сүүлээр ч юм уу дараа сард сольсон тохиолдолд тухайн идэвхтэй байгаа энэ сүүний мэдээллээ устгах товчлуур дээр буюу хогийн савны зурган дээр дараад энэ төлөвийг устгасан төлөвт оруулсны дараагаар шинээр сүүний мэдээллээ солигдсон сүүний мэдээллээ нэмэх товчлуур дээр дарж бүртгэнэ. За та тухайн сүүний мэдээллийг бол энэ устгах товчлуур дээр дарж устгаж зөвхөн итгэхгүй төлөвт л оруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр өмнө нь ямар сүү хэрглэж байсан бүх сүүний мэдээлэл нь энэ сүүний чагсаалтан дээр устгасан төлөвтэйгээр хадгалагдаж үлдэж байгаа шүү. Дараагийн зэс бол сүү уух хуваар. За 7 хоногийн хэддэх өдөр төрөөс хэддэх өдөр эцэг эхээс уухын гэдэг энэ сүүний уух хуваарийг нэгтлэн маань оруулж өгдөг. Үүнээсээ шалтгааж анги удирдсан багш нар дээр нэгтлэнгийн сонгосон сүү уух хуваарт өдөр буюу жишээлбэл энэ дээр 1-р 3 дахь төрөөс гэж сонгосон байна те. Баасан гараг эцэг эхээс гэж сонгосон байна. Тэгвэл анги удирдсан багш дээр 1-р сар болгоны 1-р 3 дахь 5 дахьд сүүний эрц бүртгэх өдөр нь л гарч ирнэ гэсэн үг. За дараагийн зэс бол сүүний судалгаа. Сүүний судалгаан дээр танаас сараа сонгоод сүүний судалгааг ерөөхдөө хянах боломжтой. За хэрвээ 2 дугаар сарын сүүний судалгаа нь ерөөсөө өөрчлөгдөөгүй ангиудын хувьд 3 4 дугаар сардаа үргэлжлээ явж байгаа бол сүүний судалгаа маань ингээд сар болгон дээр ерөөхдөө харагдана. За хэрвээ 3 4 дугаар сард бол сүүний судалгаа өөрчлөгдсөн байвал сар болгоноос сонгоход сүүний судалгааны өөрчлөлтүүд чинь энэ хэсэгт хянагдана гэсэн үг. За жишээлбэл 2 дугаар сарыг сонгоод анги бүлэг энэчнээс сонгоогүй тохиолдолд танаа сургууль дээр нийт эцэг их хариуцах буюу энэ сонголтыг судалгаан дээр сонгосон нийт 1283 хүүхэд байна. Төрөөс хариуцах гэсэн төрлийг сонгосон хүүхэд байхгүй байна. За сүү уухгүй гэдэг энэ сонголтыг сонгосон 46 хүүхэд байна гэж харж болно. За энийг мэдээлэл та анги бүлгээ сонгоод ерөөхдөө дан уухгүй хүүхэд нь хэдий, за мөн эцэг их хариуцах хүүхэд нь хэдий, за мөн төрөөс хариуцах хүүхэд нь хэдий гэх мэтчлийн төлөвүүдээр шүүгээд судалгааны хяналтаа хийж болно. За энэ хяналтыг та хэвлэж авах болон Excel-ээр татаад авах бүрэн боломжтой байгаа шүү.
За дараагийн зэс бол сүүний гүйцэтгэл. Сүүний гүйцэтгэл дээр тухайн сүү уух хуваарьт өдөр тухайн сард одоо 1-р, 3-р, 5-р өдөр сар болгон дээр тохируулсан байсан тий. Тэгвэл тухайн сараараа эдгээр өдрүүд нь харагдах бөгөөд за эдгээр өдрүүдэд тухайн сүүний за би 2-р сараа сонгоод харуулжээ. Өдөр бүрээрээ за тэгээд энэ цэнхэр өнгө нь болохоор тухайн анги удирдсан багш нарын нэр. Тухайн 2 сарын 2-ны өдөр зөвхөн нэгийг хармаар байна гэвэл анги удирдсан багшийн нэр дээр дарахад баруун талд нь нэгийн бүх суралцагчдын сүүний эрдсэн ерөөхдөө гарч ирнэ. За энэчнээс хуудас нь доор харагдаж байгаа энэ 5 хуудсанд хариалагдаж байна те. Тэгэхээр энд хэрвээ тухайн ангийн нийт сурлагчдаар харна гэвэл нэг хуудсанд харах тоогоо ангийн нийт сурлагчдаар давуулаад сонгоорой. За ингээр ангийн нийт суралцагчид ерөөхдөө нийтээр ерөөхдөө харагдах боломжтой шүү. За 2 сарын жишээлбэл 9-ний өдөр би зөвхөн 1-ийн 3 бүлгийг хармаар гэвэл ингээд та энэчнээсээ сүүний эрс бүртгэсэн байдлыг харах боломжтой гэд 2-р сарын хувьд эдгээр өдрүүд байна гэсэн үг. За дэлгэрэнгүй гүйцэтгэл гэсэн дээр бол сая бол бид нэр өдөр тус бүрээр нь сүүний эрсийг анги бүлгээр нь хинжээсэн байвал одоо бол энэ дэлгэрэнгүй гүйцэтгэл бол сурагч бүрээрээ хиндагдсан. За жишээлбэл 2-р сарыг сонгоод харах төвчлөөр дарахад танаа одоо нийт 1-5 дугаар ангийн нийт суралцагчид харагдаж байгаа. За би жишээлбэл 1-1 гэсэн бүлгийг аваад харах төвчлөөр даръя те. Энэ дээр энэ харагдаж байгаа сүү уух өдөр 4 гэдэг нь эцэг ихээс уух хуваарьт өдөр нь тухайн 2 дугаар сард 4 байна гэсэн ойлголт. Тэгэхээр энэ дээр бол ерөөхдөө эцэг ихээс уух буюу нөгөө 5 дахь өдөр эцэг ихээс уурна гэсэн штэ тий. Тэр өдрийг л хянах боломжтой энэ талбар. Тэрээс биш төрөөс буюу 1-р 3 дахь өдрийн эрдсэн хяналт бол дэлгэрэнгүйгээр энд харагдахгүй гэдгийг анхаараарай. За жишээлбэл алдар гэдэг хүүхэд өдрийн эрдсэн дээр буюу 3 бүртгэгдсэн байна энэ хүүхдийн эрдсэн. За харин сүүний эрдсэн дээр мөн ижилхэн 3 бүртгэгдсэн байна. Тэгвэл сүү уусан өдөр нь сарын хэд өдөр байгаа гэдгийг харахын тулд тухайн сурагчийн нэрэн дээр дарахад 2 сарын 6 болон 13, 27-нд бол сүү уусан байна те. Тухайн хүүхэд өдрийн эрс буюу хичээлдээ ирсэн байна. Харин 2 сарын 20-нд энэ анги удирдсан багш маань одоо эрсээ бүртгээгүй байна гэсэн үг. Эрсээ бүртгээгүй, өдрийн эрсээ бүртгээгүй бол автоматар шууд уугаагүй гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ яагаад ингэж харагдаж байгаа юм гэхээр тухайн анги удирдсан багш нар өдрийн эрсээ бүртгэж хадгалж эсэс рүү илгээсний дараагаар сүүний эрдсэн дээр сурагчдын нэр харагддаг. Өдрийн эрс тухайн анги удирдсан багш өдрийн эрсээ бүртгээгүй байвал сүүний эрс ч гэсэн дагаад бүртгэх боломжгүй гэдгийг анхаараарай. Тэгэхээр өдрийн эрс дээр ирсэн гэдэг хүүхдүүд автоматар сүү уусан төлөв рүү ирсэн бүртгэгддэг. За ирээгүй өвчтөй чөлөөтэй талсан хүүхдүүд бол уугаагүй гэдэг төлөв дээр харагддаг гэсэн үг шүү. За жишээлбэл энэ амирлан гэдэг хүүхэд маань өдрийн эрс нь 3 бүртгэсэн ирнэ. Өөрөө сүү уусан өдөр нь нэг л байгаад байна. Арай өөр байна те. Тэгэхээр энэ тохиолдолд тухайн сурагчийн нэрэн дээр дарахад жишээлбэл 2 сарын 6, 20, 27-ны өдрүүд уугаагүй байна. Гэхдээ хичээлдээ ирсэн хүүхэд байна те. Өдрийн эрс нь ирсэн төлөвт байна. Тэгэхээр тухайн хүүхэд хичээлдээ ирсэн боловч сүү уугаагүй байж болно. Тэгэхээр ийм тохиолдолд ингэж харагдаж байгаа шүү. Харин 2 сарын 20-ны өдөр бол анги удирдсан багш эрсээ ерөөсөө өдрийн эрс болон сүүний эрсийг бүртгээгүй байна гэж ойлголт маань энд явж байна гэсэн үг. За ингээд дараагийн зэс бол сүүний нэхэмжлэх зэс. Сүүний нэхэмжлэх зэс рүү орж та тухайн сарын нэхэмжлэхээ үүсгэн одоо бол та нар маань 2 сарын нэхэмжлэхийг үүсгэн. За нэхэмжлэхийг анги бүлгээ сонгоод анги бүрээр үүсгэж болно. Эсвэл сургуулийн нийт суралцагчдаар нь үүсгэн гэвэл эндээс анги бүлэг сонгохгүйгээр харах төвчлөрөө дараад нийт суралцагчтай харж агаад нэхэмжлэх үүсэх улаан төвчлөр дээр дарна. Жишээлбэл би 1 гэдэг бүлэг дээр үүсгэе гэхэд нэхэмжлэх энэ дээр одоо үүссэн байна. Эсвэл тухайн нэг бол нэхэмжлэх үүссэн нэхэмжлэх рүү буюу нэхэмжлэх энэ анги дээр үүссэн байна гэж ойлгоно. Эсвэл тухайн ангид сүүний эрс бүртгэгдээгүй байна гэсэн ийм хоёр тохиолдолд нэхэмжлэх үүсгэхээр анги бүлэг харагдахгүй гэж ойлгоно. Анх удаа нэхэмжлэх үүсгэж байгаа бол би жишээлбэл 1-р ангийн одоо бүх бүлгүүдээр нэхэмжлэх үүсгэх гэвэл ингээд сонгочно. За ингээд нэхэмжлэх үүсгэх төвчлөр дээр дарахад автоматар шууд 132 хүүхдээр буюу 1-р ангийн бүх бүлгүүд дээр те сая 325 мянган төгрөгийн нэхэмжлэх үүсгэхтэй гэдэг мэдээлэл гарч ирж байна. За хаахаа дарахад автоматар үүссэн нэхэмжлэх чинь нэхэмжлэх үүсгэсэн байвал одоо үүссэн нэхэмжлэх зэс рүү автоматар шилжиж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За энэ дээрээс та ерөөхдөө анги бүлгээ сонгоод
нэг нэгэнгөө харж болно. За эсвэл ерөөхдөө ингээд нийтээр нь харж болно. За жишээлбэл одоо 1-6 дээр би харъя те. 1-6 бол одоо энэ дээр тухайн сар болон нийт суралцагчид болон нийт дүн төлөгдөөгүй дүн харагдаж байгаа. Төлсөн дүн нь бол энэ чинь ингээд суралцагчдын доор нэгтгэл нь харагдана. За анхаарах зүйл нь зарим сургуулиуд маань ерөөхдөө хэмжлэх үүсгэхээс өмнө анги удирдсан багш нар нь сүүний эрцийнхаа төлбөрийг авчихсан эсвэл шууд сургуулийнхаа төрийн сангийн данс руу эцэг эхчүүдээр сүүний төлбөрийг шилжүүлчихсэн тийм сургуулиуд байгаа. Тэр сургуулиуд бол тухайн анги бүлгээ одоо сонгож жогоод за жишээлбэл 1-6 ч юм уу те энийг сонгоод нийт хүүхэд тус бүрээр нь за эсвэл нийт суралцагчдаар нь бүгдийг сонгож байгаа тийм тэр сургуулиуд бол кассар төлсөн төлөв рүү орж төлөгдсөн төлөв рүү оруулна. Энэ бол бэлэн төлөлт гэсэн үг. За буцаагаад тухайн касс буцаалтаа нийт ангиар нь болон эсвэл сурагч тус бүрээр касс буцаалтыг хийж болно. Ингэсэн тохиолдолд Бялтан уур гэдэг үгтийг сонгоод касс буцаалт хийхэд автоматар төлөөгүй төлөвт орно. Хэрвээ та ингээд нэхэмжлэх одоо ерөөхдөө үүсгэхэд автоматар энэ нэхэмжлэх нь танаа сургуулийн чи эцэг эхчүүдийн аппликейшн дээр нь очин эцэг эхчүүд аппликейшнээс төлбөрөө төлсөн тохиолдолд автоматар таны энэ үүсгэн нэхэмжлэгдсэн дээр чинь тухайн хүүхдүүдийн одоо төлбөрөө төлсөн хүүхдүүдийнх нь төлөв нь төлсөн төлөв рүү орно эцэг аппликейшнээр төлсөн тохиолдолд. Эцэг аппликейшнээр төлсөн тэр төлбөр мөнгө танаа сургуулийн шууд төрийн сангийн данс руу орж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингээд ерөөхдөө энэ хэмжлэгээ та Excel рүү болон хэвлэж авах бүрэн боломжтой. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.